За би 1983 онд Доронтын хөдөө аж ахуйн техникум агр техникийн анги төгсөөд халахгүй эрдэм шилгээний нэгдсэн станцд эрдэм шилгээний туслах ажилтнаар ирж анх ажлын гараагаа эхэлж байсан. За тэгээ 1993 онд хөдөө аж ахуйн их сургуулийг агрономийн ангиар төгсөөд за тэгээ эрдэм шилгээний ажилтан болоод тэгээд одоо 1987 оноос Улаанбуудаа гэдэг сайхан энэ таримлаар одоо жинхэнэ эрдэм шилгээний судалгааны ажлаа хийж эхэлсэн. Дархны эрдэм шилгээний хүрээлэнгийн эрдэмтэн докторуудаа хамтраад за тэгээ Улаанбуудаа нэртийн болцтой 2 сорт, дундын болцтой 3 сорт, дунд орон болцтой 5 сорт. Тэгэхгүй бол одоо сүүлийн 12-3 жил 60 гаруй Улаанбуудааны сортыг за цагаан 14 сорт, хошуу будааны 2 сорттой ингэж сорт туршиж ингэж одоо судалгааны ажлуудыг хийнгээ үйлдвэрлэлдээ нэвтрүүлж байна. За тэгээ дархан 144 гээд энэ төрийн сойрхолт одоо сорт маань ганц төсөвтэй сорт маань халахгүй бол одоо яг үндсэндээ бол нутагсан сорт. Сүүлийн бол одоо 10 жил бол одоо 12-3 центраас бага одоо ургац өгөхгүй ингэж одоо гантай үед ч гэсэн сайхан одоо хуруура илбэгтэй жилт ч гэсэн ялгаагүй тогтмол ургац өгж байгаа ийм сайхан сорт байна. Ер нь одоо Доронтын аж ахуйн нэгжүүд төвийн бүсээс аслагдсан 1000 гаруй километр ингэж одоо юуг бүтээгдэхүүнээ зөө одоо өндөр зардал одоо гардаг. Бид нарт ашиг гарна гэхээсээ илүү бараг зарим жил бол одоо ингэж ашиггүй ерөөсөө ингэж ийм юутай алдагдaltaй ажиллаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо зах зээл ойрхон энэ одоо хэлгээд ойрхон бид нар ямар таримл сонгох вэ ингэж сүүлийн 1-2 жилээс ингэж энэ эмийн ургамлыг ингэж сонгож тариалж эхэлж байна. Тэгээд бас шар арабс, хар арабс гээд ингээд тосны ургамлууд за тэгээд 10 сайхан шин сортууд оруулж ирж байна бид нар тий. Тэгээд гол бол өөрснөө одоо дархан одоо Улаанбуудаа гэхэд бид нар дархан 131 Брецк Остистей 2-ыг тарьсан. Дархан 131 бол маш нэг эртийн болцтой учраас бол 6 сарын ихэр 6 сарын 5 сарын 28-9-нд тарьсан. Байга одоо бол ингээд гандаад ингээд одоо яана болохоо болчлоо гэсэн юм бол одоо бас ажиглахдаггүй л байна. Цаашдаа юу болохыг бас тий хэлж мэдэхгүй л байна л да.